Тэгэхээр ирэх даваа гарагта олон улсын орон сууцчлалтын форумыг зохион байгуулах чаа гэдэг утгаараас танай байгууллагын зүгээс энэ адаагийн форум арга хэмжээгээр ямар гол хилцүүлгүүдийг хилцэх хүлээлттэй байна. За энэ жилийн арга хэмжээний тухайд бас онцлог дүр төрхийг бас ярил. За яг ирэх 7 хоногт бид нэр МИГ болон засгийн газрын барилга тоглолтын яамтай хамтраад бид нэр орон сууцчлалтын форумыг зохион байгуулах гэж байгаа. За энэ жилийн үед бол нэг онцлог юм гэвэл бид нар МИГ үүсгэн байгуулагдаад 20 жил болж байна. За 20 жилийн ойд тохиолдолд бид нар бас энэ орон сууц санхүүжилтийн форумыг зохион байгуулж байна. За мөн бид нар бас Азийн үндэс засны 2 дахь зах зээлийн холбоо буюу яг МИГтэй ижил үйл ажиллагаа явуулдаг Азийн гишүүн байгууллагуудыг энэ форумд бас өрөлцүүлж орж байгаа. За мөн 2 дахь өдөр нь бид нар бас яг тэр холбооныхоо чуулга уулзалтыг бол хийхээр төлөвлөсөн байгаа. За энэ жилийн үед болохоор бид нар яг тэр холбоог энэ жил даргалж ахалж байгаа. Манай гүйцэтгэх захиргааны төлөв захирал Монголын талгүйд ахалж байгаа гэдгээр бас онцлог болж байна. За энэ форумын хувьд бол бид нар яг энэ орон сууц санхүүжилтийн олон улсын тогтолцооны талаар бас сэдвүүдийг хөндөж ярилцсан. Яг гэвэл олон улсын байгууллагууд бас энэ ирж байгаатай холбогдуулаад бид нар тухайн улсуудын бас онцлогуд за Монголд ямар систем тохирохын те энэ талаар бас яриануудыг хөндөж ярилцсан. За мөн бас олон улсын хөрөнгөний зах зээлийн талаар бас сэдвүүдийг хөндөж ярилцгаар байгаа. За энэ дээр бас Европын ипотекийн холбооны төлөөллүүд бас ирж байгаа. За Германы бас Sparkasse банкны бас төлөөлөл бас ирж оролцож байгаа. За гэдгээр онцлогтой. За мөн мэдээж сүүлийн үед бас нэлээд яриа болоод байгаа ногоон орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бас хөндөж ярилцгаар байгаа. За сүүлийн тоо мэдээлэлс ингээ харах юм бол жилийн 6% хөдөө орон сууцны зээлд хамрагдахаар ойролцоогоор 47 мянгаар иргэний өсөлт болоод байгаа гэдэг хүлээгдэж байгаа гэсэн юм мэдээллийг бол Монгол банкнаас мэдээлсэн байсан. Тэгэхээр ерөөдөө зах зээлд яг үйл ажиллагаа явуулдаг тусгай компанийн хувьд ингээ харахад эрэлт нийлүүлэлтийн ерөөдөө зөрүү хэр өндөр байна гэж харж байна. Тий яг энэ хөтөлбөр маань ерөөдөө 2013 оноос эхлээд хэрэгжиж явсан. За одоо бол бараг 13 жил болж штэ тий. Тэгээд нийтдээ бол нэг 10.5 их найдын ипотекийн зээлийн 140 гаруй мянган иргэнд бол олгогдсон байна. Тэгэхээр яг энэ их усүн маань өөрөө Монгол банкны их усрээр явж байгаа. Монгол банкны их усрээр буюу одоо өнөөдрийн олгосон байгаа 10.5 их найдын хөрөнгө маань иргэн төлөлтөөрөө төлөгдөөд тодорхой хэмжээний жилдээ тэндээс төлөгдсөн мөнгнөөс буцаагаад зах зээлд гараа явж байгаа. За энэ дүн маань ойролцоогоор нэг 600-аас нэг 500-аас нэг 700 тэрбум орчим дүн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дүн маань өөрөөр хэлбэл хязгаарлагдмал дүн. Эрэлт бол их байна. Тэгэхээр нэг талтай нөгөө талтай болохоор энэ зээл маань 6% хүүтэй. Зах зээлийн хүүтэй зээл маань өнөөдрийн байдлаар нэг 17-18% дундажтай 17-18% байгаа учраас энэ хоёрын хооронд нэлээд том зөрүү үүсэж байгаа. Тэгэхээр иргэд маань мэдээж 6% ипотекийн зээл рүү бас одоо хүсэлтэд өгөх нь бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас эрэлтийг бол бий болгочиход байгаа гэсэн үг. Мэдээж одоо засгийн газраас бас ярьж байгаа шүү дээ. Орон сууц санхүүжилтийн банк байгуулах асуудал ярьж байна. За энэ дээр бол их усрын асуудлыг бас хөндлөн гэж байгаа шүү лээ. Тэгэхээр яванд энэ асуудлууд бас шийдэгдэж явах болов гэж харж байна. Ер нь орон сууцчлалтын энэ банк байгуулах нь одоогийн тогтолцоонд ерөөхдөө ямар нөлөө үзүүлнэ гэж ерөөхдөө тас харж байгаа бол. Тий яг төрөний хэлдгээр бол бид нар яг их усрын хувьд бол жоохон хязгаарлагдмал байж байгаа. Тэгэхээр одоо засгийн газраас өргөн барьж байгаа энэ асуудал дээр болохоор илүү их усрлөө чиглэсэн арга хэмжээнүүдийг авна гэж байна. Хоёрт нь болохоор илүү зорилттой бүлэг рүүгээ чиглэсэн арга хэмжээг авъя гэж ах шиг байна. Нөгөө талдаа бас төрөлдсөн хүү иргэдэд санал болгох. Төрөний хэлдгээр миний яг 6 тэгээд 18 гэхлээр чинь энэ хоёрын оронд 12% хүүтэй зөрүүтэй бидэрт өөр одоо сонголт байхгүй болчиход байна л да иргэдэд. Тэгэхээр 6, 8, 10 ч юм уу тиймэрхүү хувилбарууд яригдах байх гэж харж байна. Одоогор бол яг хуулийн төслөө хилцэгдэх шатанд явж байгаа учраас бол тодорхой энэ тал дээр бол явандаа шийдлүүд нь тодорхойлох байх л та. Ипотекийн зээлийн яг хүртээмжийг одоо нэмэгдүүлэхийн хүрээнд орлого багтаа иргэдийг одоо олноор орон сууцны хамруулахын тулд урьдчилгаа төлбөрийн босхийг одоо бууруулах боломжтой гэж засгийн газраас мэдээлээд байгаа шүү гэсэн. Энэ дээр ер нь энэ урьдчилгаа төлбөрийн босхийг бууруулна гэдэг нь бас ямар хөө нөлөө боломжуудыг бий болгох юм. Тий яг энэ дээр бид нар нэлээд боломжтой хандах зүйтэй баг. Урьдчилгаа төлбөрийн
босыг бууруулснаар бид нэр 2007-2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал subprime mortgage crisis босон шүү дээ. Өөрөөр хэлбэл урьдчилгааг бууруулснаар найдваргүй зээлдэгч нар бий болох найдваргүй эргээд бонд эрсдэлд орох, цаашлаад хөрөнгө оруулагчдын эрсдэлд орох иймэрхүү асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэлээд бодлоготой хандах хэрэгтэй болов. Одоогоор бол явж байгаа тогтолцоогоор зээлийн батлан даалтууд тодорхой хэмжээний их урьдчилгаа төлбөр дээр батлан даалт гаргаа явж байгаа. Нөгөө талдээгээр эдийн батлан даалт гаргаж урьдчилгаа төлбөрийг хөнгөлж байгаа ч гэсэн эргүүлээд зээл авж байгаа иргэн маань бас тодорхой хэмжээний тэр хэмжээгээр зээлийн дүн нэмэгдээ явчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй. Нөгөө талдаа бас сая хуулийн төсөл өргөн барьж авах асуудал дээр бас мэдээд гаргаж байгаа шүү. Илүү demand supply тал руугаа нийлүүлэлт тал дээр илүү анхаарья. Орон сууцны нөгөө бид нар сүүлийн 13 жил чинь илүү эрэлт талын дэмжиж явцсан. Хямд үдээ их усрууд, ипотекийн зээлийн их усрууд болгоо явцсан. Нөгөө талдаа эн чинь орон сууцны үн маань тодорхой хэмжээр өсөж явчихж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр одоо нөгөө орлогод нийцсэн орон сууц санхүүжилтийн их усрууд дээр бас нэлээд анхаарья гэж яригдж байгаа шүү. За энэ ч бас зөв байх. Тэгжээж бас нэг орон сууцны үнийг доктортой барихгүй бол зөвхөн нэгтлийн ингээд тийм илүү дэмжиж явчихлаар нөгөө талдаа үнэ бид нар алдах бас эрсдэл үүсч чадах шүү. Тэрийг бас барилга тоглолтын юм бас шийдэхээр ярьж байгаа шүү лээ. Сүүлдээ ярахад орон сууцны 50% ипотекийн зээлээр 50% нь болохоор түрээслээд өмчлөх хэлбэрээр шинэ арга зүй бас яригдж байгаа мэдээлж байсан. Ер нь энэ практик яг олон улсын юмтай зах зээл дээр байдаг практик. Энийг бол ипотекийн процессаас ерөөхдөө яаж харж байгаа? Тий, яг энэ бол бид нар тэр үйл дээр бидэрт нэг юм олон төрлийн бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Зах зээлд одоо тэгвэл бидэрт зөвхөн яг нэг төрлийн яг mortgage гэдэг юм маань бий болчлаа. Тодорхой хэмжээгээр түрээслээд өмчлөгч гэдэг юм уу те. Тухайн хүмүүсийн хэрэгцээ шаардлага таарсан, орлогод нийцсэн ийм бүтээгдэхүүнүүдийг байвал илүү нөгөө солонгорох гэдэг юм уу те. Илүү хүмүүс сонголт бий болоод өөрийнхөө боломж чадварт нийцсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээрээс одоо аваад явбал илүү таатал нөхцөл байдал үүснэ л дээ. Ер нь манай дотоод тогтолцоон дээр олон улсын байгууллагуудыг хөрөнгө оруулагчдыг одоо оруулж ирэх боломж дээр яг төр өөрсдийн одоо шийдвэр захирамжаар ингээд явснаа нэг талтай зүг байд юм болоо эсвэл магадгүй хувийн ишлүүдтэйгээ хамтарсан байдлаар ерөөхдөө яг жишг нь яаж яваад байна? Яг хоо янз байна. Түрүүний хэлдгээр одоо бид нар Азийн орнуудыг ингээд бас энэ ч урьж оролцуулж байгаа бас нэг онцлог байгаа. Өөрөөр хэлбэл зарим нь төрийн өмчтөй байна. Зарим нь болохоор хувийн өмчтөй ийм яг үн цасны хоёр дахь зах зээл дээр ажиллаж байгаа компаниуд байна. За мэдээж энэ дээр бол их усрын асуудлууд бас нэлээд чухал болно. Их усрын асуудал дээр мэдээж төр бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэлт явуучвал одоо манад яг одоо явж байгаа тогтолцоо бол тийм үү тогтолцоо биш гэж би харж байгаа. Яг тэгэхээр арилжааны банкуд нь байна те үн цасчулж байгаа газар нь байна. За тэгээд ард иргэдийн эрэлт нийлүүлэлт нь байна. Тийм болохоор бол одоо энэ дээр хамгийн чухал юм бол бид их усрын асуудлаа илүү сайн төрөөс дэмжиж өгчвөл өөрөөр хэлбэл бид нар за сүүлийн 19 оноос хойш бол микол олоосын зах зээл дээрээс яг энэ чиглэлээр бол бондуудыг босгоо явсан. За энэ дээр хамгийн гол тулгуурлаж байгаа асуудал нь юу гэхээр swap-ын зардал бол хэд өндөр байгаа учраас бид нар тодорхой хэмжээгээр их усруудыг банкудад олгоход бол нэлээд төвөгтэй байдал үүсэж байгаа. Тэгэхээр бол гадаад зах зээлд бол мөнгө бол байна. Манай дотоод зах зээл рүү оруулж ирэхэд яаж хэмт байлгах вэ те? Буцаагаад бид нар тэр арилжааны банкудад тэр их усрыг өгөөд тэрүүгээр арилжааны банкуд маань янз бүрийн төрөлжсөн орон сууцын зээлийн бүтээгдэхүүнүүд гаргахад тийм боломж бол байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас бид нэр төр зэгтэй хамтраад ингээд яг бол илүү боломжууд бол байгаа. Яг өнөөдрийн хүртэл бол бид нар бол төр болон яг энэ хувийн ижил хамтарсан энэ тогтолцоо бол айгүй сайн хэрэгжсэн сайн кейс гэж бол харж байгаа. Гэтэ энийг мэдээж энэ бол төгс биш. Өшөө сайжруулах боломжууд бол байгаа гэж харж байна. Сүүлд гарсан статистикээс харахад яг орон сууцны үн тодорхой бага хэмжээгээр бол ирэхдээ нэг баг зэрэг буурсан хөдөлгөөнтэй бас харагдаж байгаа шүү гэсэн. Магадгүй бас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой болов гэж харж байна. Яг одоо өнөөгийн дотоодын орон сууцны үнийн өсөлт ерөөдөө өндөр байгаад байгааг бол иргэд бол бас шүмжлэлтэй хандаад байдаг. Энэ үн яг бодит үн байгаад байна уу? Яг үнийн хувьд ерөөдөө бас ямар хөө төсөөл дээр танаа байгуулах харж байна. Яг орон сууцны үнийн хувьд бол бид нар чинь нөгөө барилгын материал маань
илүү гадаад зах зээл дээрээс хамааралтай тийм байгаа учраас бол мэдээж орон сууцны үн нэг барихад болж байгаа тохиолдох мэдээж дотоодын үйлдвэрлэлүүдэд дэмжиж яг энэ барилга барихад зориулсан энэ үйлдвэрүүдэд дэмжих нөгөө талдаа бас валютын аншийн өсөлтийг бол тодорхой хэмжээний хязгаарлах ч гэдэм үү иймэрхүү бодлогуудаар байж ич үнийг доктортой барихгүй бол яг бол өнөөдрийн нөхцөл байдалд бол бас хэцүү байгаа байхгүй. Одоо бид нар ингээл доллар 13 онд хэд байсан тийм. За өнөөдөр ингээд доллар маань тэрнээс хойш бараг 2000 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тэрийгээ дагаад орон сууцны үн өсөх тийм хандлт бол мэдээж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бол яг нийлүүл тал дээр бол бас их усрын асуудал байгаа. Энийг бас нөгөө орон сууц санхүүжилтийн орон сууцны хуулиар бас тийм санхүүжилтийн хуулиар бас шийдье гэж харж байгаа шиг байлаа. Ингээд студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.